Зүг зүгээр байгаа явгууны замыг хуулж аваадах юм. Улаанбаатараар дүүрэн засах зам бод зөндөө байдаг. Тэрийг ойлгох ухаан хайрлаач. Рембрандт баян байлаа. Ширээн дээр нь дарс, хажууд нь вангийнхан сууж, Амстердамын илүүтүүд зурж ирж захиалга өгнө. Тэр зурсан шөнийн харуул. Амьдралынх нь хамгийн том захиалга, амьдралынх нь хамгийн том хараал. Хүн бүр баатар шиг зурулна гэж найдсан. Харин тэр сүнсийг нь зурсан. Хинийх нь харц хулчгар байсныг, хинийх нь сэлэм хуурамч байсныг үзэгчд шоолсон, захиалагчд ууралсан. Энэ бид үү гэж асуусан. Та нар яг л энэ гэж тэр хэлсэн. Шөнийн харуул. Нэрийг нь дарав, зургийг нь тайрав. Ханын ард шидсэн түүнийг дагаж нэр хүнд нь нурсан. Хамгийн амьд зураг, хамгийн их гомдлын эзэн болж харанхуй агуулхад хаягдав. Ихнэр нь нас орсон. Хүүн өгсөн, бүх зүйл нурсан. Гудамжинд зурсан, өлсөж даарахтаач зурсаар л байсан. Будаг дээр нь нулимсан туссан. Тэр хүссэн. Ямар ч оршуулгагүй. Гудамжны буланд ганцаараа хоолгүй, хүндлэлгүй, амьдралгүй. Гэхдээ 100 жилийн дараа тэр зураг шөнийн харуул одоо Амстердамын зүрх болсон. Жуулчид тэрхүү зургийг үзэх гэж хотоор урсан орж ирдэг. Түмэн нүд түүн рүү ширтэн, түүний нэр дээр мүзий босч, тэр мүзий дээр нь улс тижээгдэнэ.